энэ эмийн хяналтын агентлаг байгуулсан чинь эмийн бизнесүүдийн төлөөлөл өөрсдөө гар хөлийг шургуулад ер нь тэр агентлагтыг дүүргэсэн гэдэг ийм мэдээлэл авагдаад байдаг. Одоо юм болвол маф ярддаг болчих гээд сүүлдээ эмийн маф гэж үнэхээр бодистой байгаад байгаа юм байна. Ийм итгэл өмшил бас надад олон жилийн өмнө төрсөн юм аа. Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхдаа харт хамх болон сэтгц нөлөөлөх бодисын тухай хуулийн төслийг засгийн газар дээр ажлын хэсэг ахлаад боловсруулж явах явцад харт хамхны болон сэтгц нөлөөлөх бодисын жагсаалтанд бусад улс оронд зөвшөөрөгддөг хямдхан чанартай эмүүдийг оруулсан асуудлууд бас гарч ирсэн. Өөрөөр хэлбэл харт хамх биш мэдээ алдуулах чанартай, өвчин намдаах шин чанартай Европын холбооны улс болон манай хойд төрш Оросын холбооны улсад хэвийн аптекуудаар зарагддаг ийм эмийг болохоор манай улсад харт тамхи гэж үзэж байгаа. Тэгээ энэ яахаараа ийм эмийн жагсаалтыг харт тамхи гэдэг жагсаалтанд оруулсан юм бэхээр энэ эрүүл мэндийн яам дээр ингэсэн юм аа. За тэрийн цаашаа угдуургын судлаад үзэхээр манай одоо тэр тухайн эмтэй ойролцоо тэгсэн мөртлөө арай нэг үйлчлэгээ багтай илүү өндөр үнэтэй эмийг үйлдвэрлэж зардаг тэр байгууллага хүмүүсийн лобби юу байдлаар өрсөлдөгч гаднаас орж ирэх чанартай хямдхан эмийг зориуд Монгол улсын хилээр оруулж ирэхгүй тулд өөрсдийнхөө эмийг өндөр үнэтэй чанаргүй эмээ зарахын тулд тэр жагсаалтанд нь оруулсан байгаа байхгүй.